2025 оны 3-4-р сард Хинтээ аймгийн Баян Овоо, Дорнод аймгийн Хөлбөмбөр, Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан, Сэлэн аймгийн Хушаат, Ерөө зэрэг сумдад их хэмжээний ой хэрийн түймэр гарч олон зуун тэрбум төгрөгийн хохирол учруулсан юм. TV5 телевизийн сурвалжлах баг Дорнод аймгийн Хөлбөмбөр суманд ажиллаж төмрийн дараах нөхцөл байдлыг сурвалжлан үзүүлсэн. Бидний мэдээллийн дараа Нарантуул захын худалдаачдаас эхлээд сайхан сэтгэлд ард иргэд хандивын аян өрнүүлж түймэрт өртсөн иргэд малчдад олон зуун сая төгрөгийн хандив тусламж үзүүлсэн юм. Ер нь мэдээллийг бол нөгөө сошиалд идэвхтэй байдаг болохоор өөрийн фэйсбુક хуудасаараа уржигдэр нүүр номоос авсан. Тэгээд тэр бүх малаа шатаацсан гэдэг нөгөө үйлжсэн шүү дээ. Малчин гэр 700-аад мал тэрийг хараад маа сэтгэл зүрх өвдөл. Тэгээд хантайгаа ойлоо өчигдөр Улаанбаатар хотоос сарлагын шар тостой боо цайны хийц тэгээд борцтой зөөн бэлдээд нийтдээ 100 шахам хоол, порц хоол бэлдэж ирлээ. Тэгээд энэ залуучууд ажиллаж байгаа залуучуудаа бас малгай нөгөө даарч хурж байгаа чих мэхээрээ галын аюулд үрцэн айлуудынхаа ээж хүүхдүүдэд бас дотор хувцас, дулаан хувцас бэлдэж ирсэн. Өгөөд одоо ингээ бусах гэж байна. Тэгээд одоо хүүхдүүд маань хоолоо идэж байна. Тэгээд энд ирээд одоо бас энэ гамшигт өртсөн иргэд малчттай уулзаж байхад зөвхөн одоо эд материалын хохирлохээс илүүтэй сэтгэл санаа бас нийлээд сэтгэл санаа нь маш хэцүү. Тий, ер нь бол гал усны аюул бол юунд ч дийлддэг хамгийн хүнд аюул байдаг. Тэгээд нөө зовх цагт хүний чанар гэдэг шүү дээ. Манай Монгол түмэн яг ийм хүнд үед бас ингээд гар нийлж алж байгаа. Улсын онцгой комисс одоо Дорнод аймгийн онцгой байдлын газар тэгээд маш сайн ажиллаж байна. Энэ олон сайхан айлуудад гэр өгж байгааг хараад үнэхээр баярлж байна. Та нар маань ч гэсэн бас ингээд энэ хэцүү цаг үед бас те өнөөдөр сошиалд эерэг мэдээ түгэж ард олондоо одоо энэ сайхан тусламжийн үйл ажиллагааг сурталчилж аваад маш их баярлж байна. Харин Сэлэн аймгийн Хушаат сумд гарсан төмөр сумын төвд ердөө 10-аатхан километрт ойртож олон зуун айл өрх гэр орноо орхин нүүхтэй тулсан юм. Гал төмөр гамшигын хэмжээнд хүрсэн ч Хушаат сум галтай тэмцэх машингүй. Дээр нь дарганаар бүсийн уулзалт хийхийн тулд сумын цахилгааныг нь бүрэн тасалжээ. Мөн гал унтраах цорын ганц бурган автомашин нь эвдэрч хээр талд зогссон. Дээр нь утасны сүлжээг уучраас гал сүнөөгчд уулын өөд уруу гэж утсаар сүлжээ хааж байлаа. Төмөр газар авсан учраас нутгийн иргэд хамгийн ойр Дархан уул аймгийн усны саваар бензин зөөж цөөхөн хідэн гал сүнөөгчдөд тэмцсээр байсан ч хинч тэднийг тоосонгүй хөсөр хайсан юм. Энэ бүхнийг TV5 телевиз сурвалжлан олон нийтэд хүргэсний дараа шадар сайд нисдэг тэргээр Сэлэн аймгийг зорж газар дээр нь очив. Техник технологи бэлдэж өгөөгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцож төмөртэй тэмцэж байгаа сумын цахилгааныг бүрэн тасалсан асуудлыг судалж ийм шийдвэр гаргасан хүмүүсийг хуулийн байгууллагаар шалгуулж эхэлсэн юм. Мөн мэдээлэл цацагдахын хэрээр олон нийтийн дунд төмөртэй тэмцэх давлгаа өрнөж сайн дурынхан Сэлэн аймагт цуглаж эхэллээ. Иргэд мөнгөн хандив, хоол хүнс, цэвэр ус хөрвүүлж төмөртэй тэмцэхээр залуусч сайн дураараа цугласан юм. Үүний дараа засгийн газар хуралдаж нөөц хөрөнгөөс онцгой байдлын ерөнхий газрын орон нутаг дахь салбаруудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, техникээр бүрэн хангах, нисдэг тэргийг хэн хэрэглэж байгааг илт тодуулгах, түймэр болон бусад гамшигын үед нисдэг тэргийг хамгийн түрүүнд ашиглах чиглэлийг гаргасан юм.